Сайн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Crypto Sales-ийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Заарсан крипто өсөлттэй Трампын ганц хоёр шийдвэрүүдээс нүдэн онсон маань хэд байдлаар хүмүүс нэлээд нааштай байж байгаа шүү, тийм үү? За тэгээд энэ лонт биткойн гэхээс илүү алткойн гэдэг юм бас илүү ярьлаа. За Michael Wandy Pop гэдэг Pompey гэдэг одоо юун дээр байгаа. Twitter дээр байдаг трейдер байгаа. За нөхөр бол юу гэж үзэж байгаа гэхээр Ethereum одоо ингээд хоол хийж байгаа хүмүүсийн тоо тэнэс дээрээс нь Ethereum одоо нүгний төвшинг харахад бол ерөнхийдөө бол 2-4 сарын дараа одоо дараагийн 2-4 сарын дотор 200-аас 500% өсөлтөд алткойн дээр бол орж ирнэ гэдэг бол ингээд баталгааж болж шиг байна. Бид нь бол нэлийн хүчтэй байна. Тэгээд одоо энэ одоогийн байгаа төвшөнд одоо risk on appetite буюу хүмүүсийн эрсдэлтэй зүйлийг илүү хөнгө оруулах гэсэн хандлага нь одоо байгаа үнийн төвшин бас энэ сонирхлыг бол харахад бол ингээд илтгэгдэж байна. Тийм учраас ингээд алткойн дээр бол my money одоо буюу илүү ингээд юм ажиглыг хийж байгаа гэдэг чинь. Тэгмэд нөгөө талаас нь одоо Ash Crypto гэдэг нөхөр болонгууд эсрэг версэж байгаа юм билээ. За Ethereum бол энэ Q3 буюу говьдоо хөлөд бол ерөнхийдөө бол маш сул байдаг шүү. Өршөлт бол тэр хүчтэй орж ирэхгүй байхаа дараагийн одоо тэр яад 200-500 өсөлт хэвчүүд бол Q3 талаа байхгүй байх гэдэг. 3 удaalыг бол нэг буулж шахахгүй нэ. Тийм. Яг гэвэл 2016 оноос хойш өнөөдрийн төвшин хүртэл Q3-ын дундаж өсөлт нь бол 648% гэдэг төвшин бий тийм. Өөрөөр хэлбэл одоо ингээд хамгийн сул өсөлтийг үзүүлдэг үйлрэл нь. Тэгэхээр энэтэй холбоотой Ethereum дээр суурилсан Layer 2 ч юм уу тэр Authentic Coin бол яг хэний ярьж байгаа шиг Poppy-гийн ярьж байгаа шиг тийж амар өсөхгүй байхаа гэдэг үнцгийг бол бас гаргаж ирж байна. За Poppy бол одоо солиор нь 3 дугаар үе одоо энэ хамгийн идэвхтэй сарууд ийм байгаа юм чинь идэвхтэй одоо 9 сар 10 сар гараад ирэхлээр угаасаа ингээд илүү сайн өсөлтүүд бол орж ирнэ гэдэг хүлээлтийг бол тавьсан байгаа. Тэгээ ер нь яг бүгдээрээ л ер нь бол жоохон буулж мэгтэй харж байгаа юм. Яг зөв хугацааны үед яг одоо биш дараасаар дараа үйлрэл гэдэг байдлаар харж байгаа юм тий. Тэгэхээр хэд бол нэгэн буулж байгаа юм. Тэрнээс биткойн бол 100,000-аас дэше гарсан, явсаар байгаа 100,000-аас доош ороогүй. Дээр бол хангалттай арилжаадж байна. За айц ба шундлын индекс бол хэвийн буюу төвийг хэсгсэн байдалтай байна. Тэгэхээр хүмүүс бол 100,000 дэше гарсан ч гэсэн одоо нэг хахтар фом ороод бүгд худалдаа аваад нэг зах зээлээ шунаад байгаа маалга. За Ethereum сая 3,900 сая өнөөдөр хүрч байж 3,800 хүрч. Тийм бахад зах зээл бол ерөнхийдөө бол 50 нөтлөөд айгүй 50 маань гэдэг нь өөрөөс буулж байгаа мó гэж харагдаад байна. Нөө алткойн индекс маань бол 50-д төрсөн бол одоо 40-дээр зааж байгаа юм л да. Тэгээд олон жил үйлчилсэн одоо нөгөө нэг Dramaтай SEC Америкийн одоо үнцаасны төсөл хороод санхүүжилт хорож хийжүүлдэг. Битктэй хийж байгаа нөгөө нэг шүүхийн маргаан бол эцсийн шийдвэрлэж айлтал нь ихэд буулт хийгээд drop the case буюу одоо энэ кейсийг бол ингээд хааж байгаа юм байна. За ихэд 2020 оноос эхэлтэй. За Ripple-ийн зарсан бүх coin-ууд бол яг үнцаас гэдэг ангилалд бол хамаах юм байна гэж санхүүжилт гаргаж үзсэн. За нөгөө талаас нь бол үгүй энэ бол токен бол өөр үнцаас биш маа гэж хоёр талаас нь шүүхийн маргаан үсээд 2023 онд ихэд шийдвэр гарсан. Шийдвэр нь бол юу гэж гарсан бэ гэхээр за энэ Ripple-ийн хүмүүс зарсан одоо токен бол үнцаас гэдэг ангилал яг хамаарахгүй байна. Гэхдээ байгууллагууд зарсан энэ токенын үсгэд бол их үнцаас гэдэг үнцаас гэж үзэх болцоог нь хангасан байна гэдэг. Тиймээс тоор хоорондоо SEC чи 125 сая долларын торгуулийг төлөөд одоо ингээд шийдэж чана гэдэг зүйл бас ирсэн. За Ripple зүйлс бол манайх юм тоглолт төлмөргүй байна гэдэг зүйл ярьсан ч гэсэндээ шүүгч нь бол энэ надад төлөөд гэдэг шийдвэр гарсан. Анх бол санхүүжилт харааны хэмжээ бол 2 тэрбум доллар байсан. За тэгээд 125 сая ерөнхийдөө шийдэгдэхээр болж байх шиг байна. За тэгээд аль талын бие биендээ үүсгэсэн хэмжлүүдээ одоо ингээд drop буюу юу хүчнэгүү болгож байгаа гэх юм уу да. Тэгээд энэ маргаан бол эсрэгтэй шийдвэрлээд тэгээд ингээд дуусчих шиг байна. За XRP дээр одоо жишээ харах юм ба шүүхийн маргаан танилын одоо олон жил явсан. За ерөөд доллар хүрэх гээд нэлээд их бөө юм болсон. Тэгээд ерөөд шүүхийн маргаан дуусаад XRP-гийн талд шийдвэр гаргасан. Сошо одоо XRP-гийн аншил 3 доллар төр хүрчихсэн байдалтай шүү дээ. Donald Trump ерөнхийлөгчдөөс хойш нөгөө нэг юу одоо энэ crypto law чиглэсэн тэр нөгөө хүчтэй хатуу бодлогод байр сууриудыг бас зөвлөхөөр зүйлүүд их олон хийлээ гэж үзчихлээ. За тэрнтэй холбоотойгоор бас ингэж хайлт талын бас болиж байгаа болов уу гэж ярьж шиг лээ. За тэгээ хятад нэг сонирхолтой зүйл болсон. За энэ бол нөгөө нэг ChatGPT үүсгэн байгуулагч одоо co-founder Sam Altman л чиглэсэн нөгөө нэг WorldCoin гэдэг төслөө бас илүү чиглэлчүүдэй гэж ярьж байгаа шиг байлээ. За одоо Америк хятадын одоо Ministry of State Security гэдэг нь одоо манайх хараа баталгаа малын яамд гэж очилох байх. За энэ чинь эдийн засгаас юу гарсан бэ гэхээр одоо ингээд хүний хувийн мэдээлэл тэр тусмаа эмзэг мэдээллийг одоо скан хийдэг крипто прожектууд бол ингээд хувь хүний гэхээс илүү үндэсний аюулгүй байдал зарлахилж байна гэж ярьсан. Тэр нь яагаад вэ гэхээр одоо нүдний солонгон бүрхүүлч юм уу эднийг одоо нэг л удаа одоо ингээд хакер мэдээлэл авлаа гэдэг шиг хаслаад дотоод бид нар алдчих юм бол бүх мэдээлэл авч байгаа зориулах боломж байдаггүй. Тэгэхээр энэ үндэсний аюулгүй байдал маш эсдэлтэй зүйл юм аа гэдэг зүйлийг бас
ярьсан. За нөгөө талд нь Ethereum-ийн үүсгэн байгуулагч Vitalik Buterin болохоор pluralistic identity гэдэг төрлийн төслүүд байх юм бол за энэ асуудлыг шийдэж чадна гэдэг саналыг гаргасан байлээ. Тэр нь бас засгийн газар болон бус байгууллагатай хамтраад гэж хэлжсэн. Хэрвээ та ийм одоо нөгөө identity төрлийн токен сонирхдаг бол энэ pluralistic төсөл хэрэгжүүлж байгаа компаниуд төслийг сонирхож токеныг судалж магадгүй авч үзвэл бас ирээдүйд ашигтай байх магадлалтай юм шиг байна. Тэгэхэд өөр бас нэг сонирхолтой түүх байсан. За энэ зүгээр сонирхолтой зүгээр юм болоо гэж үзсэн. James Howells гэдэг хүн байдаг. За энэ хүний нэрийг та мэдэхгүй ч гэсэн хийсэн үйлдэлийг мэдэх магадлалтай. За би мэдэхгүй байна. За үйлдэлс 8000 биткойнтой хаард хаяад тийм хогийн цэвийг одоо ингээд 12 дахь жилд ухаад олоогүй байгаа. За нөхөр бол олон янзаар үтсэн юм байна. За энэ хогийн цэвийг чинь ингээд тэр чигт би баг худалдаад авчлаа 33.5 сая доллараар. За хогийн цэвийг хамталж өгсөн хүмүүс юм байна уу гэд. Тэгэхээр энэ хүний хайсан одоо 8000 биткойн тухайн үед бол нэгэн $1 хүрэхгүйгээр маш бага үнээр үнэлэгдэжсэн юм байлээ. За одоо бол 950 сая долларын үнэлгээ болсон. За тэгээд нөхөр бол 12 жилийн дараа алтан ёсоор за би нэг үл үнэхээр олохгүй юм байна гэж бууж өгч байгаа. За гэхдээ бууж өгөхдөө бас гоё болж байгаа. За нөхөр болгоод одоо Bored BTC одоо юу дуудлага буруу шатна уу? Ямчсан одоо оршуулсан биткойн гэдэг нэртэйгээр docu series буюу одоо энэ баримтат сурал хийхээр болж байгаа юм билээ. Подкаст хийхээр болж байгаа юм билээ. Тэгээд сошиал дээр явах контент ирэхэд бас нэг газар худалдсан. За тэгээд дээрэс нь өөрөө шинэ биткойнээс үрсэн layer 2 төслийг бас үүсгэн болж байгаа юм билээ. Vault гэдэг. Яг гэвэл 8000 биткойныг бас ингэж vault хийгээд алдцсан гэдэг утгаараа ийм зүйл ярьж байгаа юм билээ. За тэгээд энэ дээр нь болгоод бас хүмүүс за ерөөдөө энийг яагаад энэ төслийг гаргаж байгаа гэхэл нөхөр бол ингээд өөрийнх нь тэр алдсан 8000 биткойныг тэнцэх эсвэл яаж ойрчих үнцнийг одоо шинээр үүсгэх төслийн үртэнд үрч чадна гэж итгэж байгаа. За крипто трейдүүд болгонгууд за энийг бол зүгээр ингээд шинэ мем coin гэж ойлгохоор тэрнээс энэ нөхрийн тэр хийж байгаа төсөл бол тэрүүдийн алж чадах нь хайш юм гэдэг байр суурьтай. Өөрөө ер нь жоохон мем талтай хүн болцсон юм биш үү? Тэгэхээр одоо гарч байгаа coin-оос мем тал таарна л тааж чадсан. 8000 биткойн одоо бошилсан залуугаад байгаа юм. Тэгэд би харж ирсэн юм харж ирсэн. За өөр сонирхолтой мэдээ гэх юм бол Solana уусаа уцс гаргадаг. За Solana-гийн бас шинэ мэдээлэл гарсан. 150 мянган гаруй захиалгыг авсан. 50 гаруй улс руу одоо шууд нэг шийдвэр хийж буюу одоо илгээлтээр явуулдаг. Цахим шуудангаар явуулах юм байлаа. За тэгээд утасныхан даваа тал гэх юм бол одоо анхаарчсан цаа гэдэг утас бол хэд дахин одоо hardware drive-ийн хүчин чадлын хувьд бол илүү гэж байгаа юм байлаа. За тэгээд төвлөрсөн бус аппликейшны одоо дэлгүүртэй. Тэгээд крипто сонирхдаг хүмүүс болон крипто төсөл хөгжүүлдэг хүмүүс бол аль алинд нь аюул том даваа талыг болгоно. Яагаад гэвэл Google Play Store болон App Store-ууд бол одоо ингээд ямар нэгэн байдлаар хүмүүс аппликейшн хөгжүүлэхэд бол маш өндөр төлбөр авдаг. За тэр төлбөрийн хэмжээс нь нөлөөлж байгаа учраас энэ криптотой холбоотой төслүүдийн хөгжүүд бол маш том даваа талыг болгоно гэж байна. За тэгээд анх сарын авч ирсэн хүмүүс бол meme coin-оор та meme coin хол бэлгийн даваа. Тэр нь анх бодлож авсан утасныхын үнийг даваад илүү ашигтай байсан. Тэгэхээр тиймэрхүү адилхан зүйл бас secret байж магадгүй гэсэн хүлээлт хүмүүс бас байх шиг үлээ. За тэгээд 67.5 сая долларын одоо ингээд ашиг бол эднийх нь олж чадна гэдэг тооцоол бас гарцсан байгаа юм бэлээ. Солонгос зөвхөн төгнөн гэлтгүй бас утас муц гэдэг сайн. Хэрэглэснээр бас кэрлэлт шүү дээ. Тийм. Тэр нэг одоо нэг байгаа утаснаар болон зөвхөн аппликейшн дээр л нууц одоо 12 он нууцлаа гэдэг. За тэгэнгუთ энэ secret утаснаар болон ингээд hardware-ийн төвшөнд жишгэн ингээд нууцлж байгаа учраас уцаа аллаа гэхэд бүр ямар нэгэн байдлаар крипто бол алдна гэсэн үг ерөөсөй байхгүй. Уцлыг давхар саналж байгаа гэдэг зүйлийг ярьж байна. За одоодхол өнөөд бүхэн гарах юм байна л да. Тэг магадгүй. За тэгээд Deloitte гэж байдаг. Одоо Big 4 гэж ярьдаг тийм. Дэлхийн Big 4 гэдэг нэг дөрвөн том аудитын газар байдаг. Нэг нь Deloitte байдаг. За тэгээд Deloitte хоног сонирхолтой судалгаа хийсэн билээ. Сая доллараас илүү дээш түвшний одоо ингээд орлого ч юм уу яд доор сая доллар болдог компаниудын одоо 200 гаруй санхүүгийн цахилгаан судалгаа авахд за урт хугацаанд бол крипто бид нар бол ингээд ашиглана гэдэг итгэл үнэмшил бол 99% нь байгаа юм билээ. Бараг бүгд шүү дээ. Тийм бараг бүгд. За тэгээд 23% нь болонгууд за дараагийн 2 жилд бол бид нэр криптод хөрөнгө оруулах юм уу эсвэл чинь төлбөр эсрэг гэдгээр нь ашиглах байх гэж ярьж байгаа юм билээ. За 10-аас 10% илүү орлого олдог компаниудын хувьд бол 40% нь дараагийн 2 жилд бол бид нь криптог бол одоо ингээд хөрөнгө оруулалтын хэрэгслээр эсвэл нэг төлбөр шилжүүлэх хэрэгсэл гэдгээр нь бол ашигланаа. Тэгээд криптог одоо ингээд ашиглахад саадалж байгаа хамгийн том хүчин зүйл юу вэ гэдэг юм бол нэгдүгээрт нь бол энэ үнийн савлгаа бол бас арай
одоо хичнээн тогтворч байгаа гэж үзэж чадсан бас арай дэндүү байдаг гэж ярьж илээ. За хоёрдугаарт нь бол одоо нэг тэтгэн ботох бүртгэлтээр болон одоо энэ хэрхэн яаж үдирдэж хаашаа шилжүүлэх вэ гэдэг асуудал бас одоо ингээд яа төвхтэй байгаа. Тэрийг зохицуулалтыг гаргаж ирэх бас төвхтэй байгаа. За гуравдугаар зүйл нь болонгод одоо энэ крипто гэдэг энэ салбарын өөрөх нь зохицуулалт гэдэг зүйл бараг байхгүй. Энэ бас нэг компаниуд авахд бол маш том өсөлт болж байгаа. За эдгээр юм шийдвэр гэх юм бол ер нь бол ингээд батаараа орноо бол гэж л баг шиг байлаа. Тэр хөгжиж байгаа учраас мэдээж хууль эрхцээ хувьд нэг яг олоосоо одоо зохицуулагдсан зохицуултууд байхгүй байна шүү дээ. Тэр мэдээж бас том иймэрхүү 10 тэрбум доллар, 10 биллион доллар хэлж байгаа компаниуд мэдээж энэ дээр л хэмжээг хандсан бол зүйтэй тах л та. Тэгээ саяас нэг бид даарсан чинь одоо олон дугаарыг төвшөрсөн солонгосчууд stable coin гэдэг зүйл яриад байгаа шүү дээ. За энэ дээр нөгөө яг хуулийн төсөл нь явагдаад хилцэж хэлээд бадарч байгаа юм байна лээ. Одоо Америк бол ингээд stable coin хуулиад ингээд зохицуулт хийгээд яваад байгаа шүү дээ. Тэгээ Genius Act гэдэг юм зөрчлээ. Тийм тэгмүүд солонгосчууд нэг талдаа хэдүүлээ ерөөсөө Америкаас хоцорч болохгүй ээ. Тэ Америк цааш ингээд зохицуулт хийгээд гэж тэ хэдүүлээ амдын зохицуулт хийх хэрэгтэй гэдэг байдлаар хандангууд бас нөгөө талд нь энийгээс төв банкуд нь ч юм уу зарим банкуднаас нь л эсрүүсч байгаа юм лээ. Энэ өөрөө мөнгөний юунд нэлээд нөлөөлөх учраас маш боломжтой хандах хэрэгтэй. Нэг талаа боломжтой хэрэгтэй гэдэг байдлаар татгалзаж байгаа. Нөгөө тал нь болохоор бид нар Америкт өсөлт учраас эндээс ерөөсөө хойшоо хурцлахгүй бас яг зэрэгцээд ингэж явах хэрэгтэй гэдэг байдлаар хандаад явж байгаа юм. Тэр хэд бас ингээд харах юм бол stable coin дээр ч гэсэн одоо ингээд яг олон улсын хэрэгцээ зохицуултнууд бас гараад хэлж байна л дээ. Stable coin гэдэг зүйл өөрөө том маркетлаад байна тийм. Stable coin гаргадаг төслүүдийн тэр нэг governance token-ууд нь бас нэлээдгүй эрэлттэй байгаадаас орох байлээ. Ер нь тэгээд харагдах багтаа аль аль stable coin-ийн governance token-ууд өсөж байна гэнэ. За тэгээд класснуудаас бас нэг сонирхолтой судлаа бас гаргасан байлээ. За Bitcoin-ийн short term holder гэдэг буюу 155 өдөр буюу түүнээс доош өдрийн хугацаанд биткойн эзэмшдэг хүмүүсийн одоо биткойноо зарах заргалт нь бол ингээд ер нь нэлээд буурсан юм байна. Тэгээд энийг юу гэж харж байгаа гэдэг нь ихэд бол ингээд биткойн руу богино хугацаанд орж ирээд ашиг хийе гэсэн хүмүүс бол ихэд ингээд бараг тэр үйлдэл нь бол цаатаа дуусч байна. Тэгэхээр дахиад илүү дээшээ гэдэг зүйл рүү бас харж байгаа юм байна. Яагаад гэвэл крипто зах зээл гэдэг одоо ингээд өргөн зах зээлийн хэмжээгээр бас тэлэлт явагдаад байгаа. Тэр юм Solana XRP гэх том койн өсөлт явагдаад массаараа хэлж байгаа учраас одоо бол ер нь доошоо гэж харахаас илүү дээшэл хийдэг зүйлийг илүү тухайн мэдээлэл рүү онцлсан билээ. Тэгээ Fearing Greed Index гэсэн бас онцлоод ерөөдөө бол студентийн дөрвчээс normal гэдэг төвшөнд байгаа даа. Гэхдээ ер нь 62 хэмжээ байгаа даа. За 62 гэдэг төвшөнд бас крипто маркет бол хандггүй маа гэдэг өнцгөөс илүү тайлбар гаргасан билээ. Гэхдээ бас юу н анхаарах хэрэгтэй. Ер нь иймэрхүү дандаа иймэрхүү bullish мэдээ гараад эхлэх юм бол бас нэг талаараа жоо хайх хэрэгтэй л дээ. Тэгэхээр бас мэдээж нөө эрсдлээ тооцож манайхаа судалдаад авах юм а хийгэрэй гэж хэлмээр байна да. За ингээд чиний хөрх мэдээ дууссан аа. Мэдээ ингээд энэ дууссан. За ингээд та бүхэн крипто дээр ярилж байгаа хэрэг Binance Page-ийг сонгож ярилж байгаарэ. За ямар ч сан тоон болыг сонгуулийн амлалт өгсөн боловч giveaway бол зарлаг байгаа. Надаас битээ асуугаарай. Өөрөө хаа гэж. За тэгээд мөн та Forex ярилж байгаа хэрэг манайх MFT болон EBC Financial Group гэсэн Forex Page broker дамжиж байгаа. Доороос линк өгөх юм бол манайхыг дэмжиж байна гэсэн үг. За ингээд дижитал руу. За тийм санаализм болон гоо шууд орцгоо. За юу цаана. За тэгээд хэдүүлээ биткойн дээр тэгний шилээ хийгээд явчаа гэж бодож байна. За тэгэхээр ямар ч байсан биткойны хувьд бол нэлээд сайхан тааза стрит гараад ирсэн. Шинэ all time high хийцсэн. За шинэ all time high-ийнхаа араас маш цэвэрхэн байдлаар correction төлөж байна тийм. Ийм бүсэлтэн орж ирлээ. Эндээс дэжүүс хан correction төлөж орж байна. Тэгэхээр эндээс дараагийн энэ бүсэлтэн ийш орж боломжтой гэж харах юм бол энэ бүсэлтэн одоо ийш орж ирэх боломжтой гэж харж болохоор байна. За тэгэхээр хэдүүлээ яг арай жоохон нэрийн детальтай харьяа гэх юм бол за ингээд эндээс за яг урдны паттернаа зурчээ те. За энд нэг иймэрхүү паттерн үсэж шийдэрсэн. Тэгэхээр энэний бүсэлтэн бол нэг иймэрхүү байдалтай байсан юм байна. Стресснээс хойш те. Тэгэхээр стресснээс хойш хэрвээ стресч юм бол дараагийн таргет нь 133,000 байж болохоор харагдаж байна. Гэхдээ энэ импульс хөдөлгөөн буюу урдны энэ түүхтэр орж ирсэн хөдөлгөөн шүү. Тэ? Татаад харах юм бол энэ гэсэн үг. Энэ паттерн дэше сэтэрлээ. Дэше хөдөлгөөн бол нэг иймэрхүү байдлаар орж ирдэг байна. Тэгэхээр одоо байгаа боломжтой магадгүй дэше сэтэрлээ гэж үзэх юм бол дараагийн таргет нь 133 орчим байж болох юм байна. Гэсэн нэг иймэрхүү таамаг гаргаж болж байна. За ерөнхийдөө бол 15 м руугаа оруулаад бүр жижиг цагаар за бүр арай дэлгэсэн лагт 30 м бол арч. 30 м арах юм бол дээрээ тааз дахиад тааз.
За доороо шал тийм. За ерөөдөө бол би энэ паттернийг бол ямар ч л байсан дээшээс тэр нэгж таамаглаж байна. За тийм хамаагүй хизээвэ гэдэг асуулт нэлээд асуудалтай юм болж эхэлж байна да. За одоо ямар ч эндээс харах юм бол нэг иймэрхүү маягийн паттернаас үүссэн юм байна. Тэгэхээр ингээд хэдүүлээ ерөөдөө бол паттерн дотор паттерн үүснэ гэж зүйл бол ер нь бол байдаг шүү дээ. Тэгэхээр ингээд харах юм бол за энд ч гэсэн иймэрхүү паттерн бол үүсчихсэн байна тийм. Энд ч гэсэн паттернээс доошоос төрж ирсэн байна. Дахиад харах юм бол энд ч гэсэн иймэрхүү паттерн үүсээд дахиад доошоос төрж ирсэн байна. За ингээд харах бол паттерн дотор паттернууд үүсэж байгаа. За энэ хэд бол агуулгаараа том цагаараа бол дээшээс төрөх магадaltaй паттерн. За тэгтээ жижиг цагаар оруулаад дотор нь харах юм бол дандаа доошоос магадaltaй паттерн үүсээд доошоос тэр стрессрээ доошоо спорт авдаг аваад бол явцсан байна. Тэгэхээр одоо эхний ээлжинд биткойныг хоёр талтай харж болж байна. За ямар ч гэсэн энэ паттерн доошоос төрлөх юм бол анхаарах хэрэгтэй цэгцтэй бол яг энэ толчод байна тийм. Яагаад гэвэл энэ дээр спорт авсан. Тэгэхээр магадгүй эхний ээлжинд ирэх цэг маань хаана вэ гэхээр 115 мянга гэсэн төвшин дээр 115 мянга 800 гэсэн төвшин дээр ирж боломжтой харж эндээс хариулт аваад доошоо унах уу эндээс хариулт аваад иш өгсөх үү гэдэг бол нэлээд том асуултын тэмдэг болж хувирж байна. За биткойн дээр ерөөдөө би нэг олон юм бол ярмаар гэн одоо хэдүүлээ урдны түүх мөхөө ярьдгаа бол зөндөө хангалттай ярьсан шүү дээ. Тэгэхээр ямар ч л байсан биткойн үед за тодорхой хэмжээнд рейнж хөдөлгөөнтэй байж агаад дээшээс гадарсан дээшээс зэрэгтэй гоё коррекшн хөдөлгөөн хийсэн байна. Тэгэхээр би бол нэг иймэрхүү дүр зургаар хөдөлгөх болов гэсэн надад бол таамаг бол байна. Таамаг шууд миний хүлээлт бол ийм байна. За гаргасан паттерны хувьд ч тэр үзүүлж байгаа дүр зургийн хувьд ч тэр за саний фундаментал мэдээгээ харсан ч тэр бас нэлээдгүй буулж маягийн мэдээ байгаа учраас за иймэрхүү байдлаар дээшээ нэг юм бүсдэл орж боломжтой юм болов гэдэг байдлаар бол харж байна. За энийг би нэг илүү ойлгомжтойгоор харуулъя гэдэг юм бэлтжижсэн да. За ингээд харуул. Аль BTC-ийн чарт дээр харлаа. За энэ жаах нэвтрүүлгийнхаа нөгөө түүхийн чарт л энэ нөгөө түрүүчийн дугаар дээр хэдүүлээ яриад болох гэж үтсэн зураг л байна те. За энэ л юм байна л да. За ингээд ерөнхийдөө харах юм бол шал таас хэрэгцсэн мөчүүд дандаа нэг юм рейнж хөдөлгөөнтэй байж хагаад дээшээс trade correction төлөв орж ирээд өсөлтөд орж ирсэн. Дахиад энэ дээр тааз болж аваад correction төлөв орж ирээд pullback scroll гоё бодож байгаа юм паттернүүд дээшээс магадaltaй харагч байна. Тэгэхээр ерөнхийдөө биткойн бол дандаа юм шатлсан байдлаар өсөлтөд орж ирээд байгаа. Тэгэхээр дахиад нэг иймэрхүү шатлсан маягийн хөдөлгөөн энд орж иж магадгүй гэдэг байдлаар ерөнхийдөө бол трендийг бол том цагаараа угаасаа тренд нь бол дээшээгээ байгаа учраас ерөнхийдөө доошоо харах шаардлага байхгүй. За харин хэдүүлээ яг энэ мөчөд харж исэн бол мэдээж тренд дээшээ ч гэсэн доошоо чиглэл хөдөлгөөн нэлээд хүчтэй орж ирээд энд бас нэлээд сайхан уналтын паттерн зэрэг зурсан. За ингээ харах юм бол энэ үед бол дээш харна гэдэг хэцүү те. Уналтын тренд доошоо байгаа. Энэ дээлийг харж байгаа гэдэг болохоор уналтын тренд байгаа учраас уналт харах нь зөв. За энэ дэр бол өсөлтийн тренд байгаа учраас өсөлтийг үйл ажиллагаа хараад явах нь бол зүйтэй гэж хэлмээр байна. За ингээд энэ хэд бол дандаа шал таа залхицсан бүс дээш хараад ирсэн. Одоо бол энэ correction арай жижиг хэлбэрээр энд орж иж байгаа шараад байна. Тэгэхээр ерөнхийдөө бол биткойнер альж яаж юм бол ерөнхийдөө баг бүгдээрээ л энэ bullish pattern-ыг бол зурцсан хүлээж байгаа болов гэж харж байна. Тэгэхээр эхний ээлжинд та бүхэн маань арилжаа хийгээгүй байвал за энэ үед л эндээс нэг арилжаа бол хийх нээсэн да. Гэхдээ энэ дөр бол нэлээд ярихтай арилжаа хийсэн. За энэ паттерныг бол сэтгүүлж нэг long ээлжинд орсон. Энд нэг сэтгүүлж зөлгөө. Энд нэг сэтгүүлж long арилжаанд ороод за тэрийгэ барьж явж агаад ерөөдөө том импульс хүчтэй хөдөлгөөн ороод ирэх. За окей break even stop loss тавьчихгээд break even stop loss-ыг тавьсан чинь за break even stop loss буюу ашиг алдагдлыг гарчихсан. За тэгэхээр дахиад энэ паттерныг сэтгүүлээд эндээ дахиад long арилжаанд орсон. За одоо энийг барыг break even шахахгүй гэдэг дээр бол байна. Тэгэхээр миний хувьд одоо тийш long арилжаантай байгаа учраас энэ long арилжааг нэлээд дэш явчих юм болж байгаа. Swing маягийн арилжаа
болоод барьчих гэж бодлоо. Би уус эхний тарыг тэгэл 130 мянга дээр л ихэд бол хараад байгаа гэдэг бол аль эртнээс хэлээд байгаа тий. Дээшээ биткойн дараагийн all time high 130 орчим байх боломжтой юм болов уу гэж хараад байгаа. Тэгэхээр энэ арилжааг хэдүүл харцгаа. За энэ яг уран хамаарал буюу USDT dominance хэдүүлээ бас шинжилгээнд оруулаад явчихтай. За USDT dominance тарах юм бол за харж байгаа таргет бол болоогүй. Харж байгаа таргет бол 300-ны за энэ 77 гэсэн төвшин дээр дийлэг орч түүх нь харагдахгүй шүү. За ингэж хараад ерөнхийдөө бол паттерны ихсэн цэг дээр ирнэ буюу 371 гэсэн төвшин дээр USDT dominance-ийг бол 90 гэсэн үгэлэлтэй байгаа. За 4 цагаар за 4 цагаар харах юм бол энд нэг за биткойныг сая түрүү харсан те маш гоё bullish маягийн паттерн үүссэн байсны учир нь за USDT dominance дээр маш цэвэрхэн доош өсөх магадaltaй паттерн үүссэн баг. Тэгэхээр яг энэ хоёр паттерны хувьд бол яг игцэгтэй цэвүүд дээр хоёрын ирсэн баг. Биткойны хувьд бол bullish паттерны таазан дээр ирсэн, USDT dominance хувьд бол bearish маягийн шалан дээр ирсэн баг. Тэгэхээр энэ доош өсөлтчлэл гэх юм бол биткойн дэш өсөлтийн хөдөлгөөн бол орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр яг игцэгтэй цэг дээр нь тэр яг энэ дугаар орж явах хүчтэй бол нэлээд гоё цэг дээр байх юм байна. Тэгэхээр мэдээж яг энэ дугаар орсны дараа стресстгүй мэдэхгүй ямар ч тач энэ 7 хоногийн хагас процент бол нэлээд жоохон анхаарч хахад гэмгүү 7 хоног байх болов гэсэн юм хүлээлт бол надад бол байна. За Ethereum-д бол 3900 гэсэн төвшин дээр бол ирсэн. За 3900-аас 4000 гэсэн төвшин дээр бол нэлээд том тааз бол угаасаа байгаа да тий. Ethereum бол ерөнхийдөө бол нэг олон зураас шаардлагагүй хэрэгтэй. Тэгвэл хоёр шиг юм support resistance zone тавихад бол маш ойлгомжтой гэж байна. Дээрээ том таазтай доороо supporting цэгтэй. За дахиад л таазан дээр ирж байна. Тэгэхээр яг биткойн шиг нөгөө түрүүний ярьсан шиг шатлсан байдлаар өснө гэх юм бол дээшээс trade ингээд дараагийн энэ дээр нэг тааз гарч ирээд энэ хоёрын хоорондоо range маягийн хөдөлгөөн хийх бүрэн боломжтой байдаг. Тэгэхэд бол мэдээж Ethereum маань шинэ all time high хийх хэрэгтэй болчихдог. 4900 гэсэн төвшин дээр 4867 гэсэн төвшин дээр all time high байгаа. Тэгэхээр энэс шинэ all time high хийгээд явах юм бол за мэдээж Ethereum all time high хийлээ гэдэг мэдээ зах зээлд бол сайн мэдээ байх учраас за Ethereum layer 2 төслүүдийг бол нэлээд анхаарах нь зүйтэй болов. За мөн Ethereum layer 2-ийг арай л жижигхэн coin байна гэх юм бол мэдээж топ coin-ууд үе тэ XRP, Solana гэдэг coin-уудыг нэлээд анхаарал явуул зүгээр болов гэсэн таам бол. За Ethereum дээр бол яг futures-ийн арилжаа бол байхгүй зүгээр яг spot-аар байгаа учраас Ethereum-ыг зүгээр харж байна. Ethereum хизээ арилжаа хийх вэ гэхээр за магадгүй дээшээс зэрэг энэ дээр нөгөө яг түрүүний биткойн үзэгдэл хичээлүүлэн гэсэн. Дээшээс зэрлээ тэгэд цэвэрхэн bullish pattern. Тэгэх юм бол bullish pattern-ы шалаас нь risk entry хийж болж байна. Scroll pattern стрүүлээд дэше хийж юм. За энэ моментыг бол илүү хүлээж гэнэ гэсэн. Тэгэхээр одоохондоо бол Ethereum дээр 15 мөр харах юм бол нэлээд зөөр өсөлтийн хөдөлгөөн ороод ирсэн байгаа учраас айхтар яг арилжааны юу бол харагдахгүй байна. Хитрхи одоо эндээс чинь хүмүүсийн гаргаж байгаа алдаа гэх юм бол өссөн юм чинь гээд long арилжаанд орчтой. Тэгэхээр нөө stop loss тавих цэг нэг ойлгомжгүй болчихдог. Хаана тавих нь ойлгомжгүй. Эрсдлийн цаар нь хаана жоохон баримжааг болчиход. Зөрүүлээ short арилжаа нээж ихээр бас хүчтэй өсөлтийн хөдөлгөөн орж ирээд байгаа учраас бас stop loss тавьж ихээр дахиад нэг FOMO-ро дахиад pump ороод ирэх юм бол stop loss авчих гэх. Тэгэхээр нэлээд эргэлзээтэй бүс байгаа учраас арилжаа их бол ажиглаад байжсэн зүйтэй болов гэсэн бодолтой байна. Тэгэхээр нэг иймэрхүү паттерн бол үүсч болох юм. Тэгэхээр энийг харах нь шүү дээ. Ингээд эндээсээ ингээд price action аваад дээш гарч чадахгүй байгаад бол магадгүй доош олдыг орж магадгүй гэсэн иймэрхүү байдлаар таамагуд гаргаж болж байна. За ихэд бол энэ талаараа ингээд дуусгах ямар ч арилжааны хоёр план бол надад бол байна те. За биткойн дээр эхний хэлжний паттерн жижигхэн цагаараа энэ паттерныг бол доошоос тэрх юм бол за long арилж байгаа за магадгүй short арилж нээж магадгүй эсвэл hedge арилж буюу long арилжаатай байгаад байж ч зүрхлээ short арилжааг хийх hedge арилжаа гэж байгаа. За эсвэл тиймэрхүү арилжаа хийж магадгүй эсвэл long арилжаагаа хаагаад сүлээж магадгүй. Тэгэхээр та бүхний байдлаар хүлээлтийн цэг бол 115,700 гэсэн төвшин дээр ажиглах нь зүйтэй байна. За энэнийхээ зөрүүлээд USDT dominance-ыг эндээс доош буюу 426-аас доош орох юм бол мэдээж биткойн дээр long арилжааны юу нээгдэнэ. Боломж нээгдэнэ. Тэгэхээр тэр үл нэр ажиглаад байсан дээр. За Ethereum-ийн хувьд харин эндээс нь тэгж correction үйл авмаар энэ үед одоо нэмэрхүү гэсэн үг. Иймэрхүү correction үйл.
Энэ 5 маань гэсэн үг. Тэгээд энэ маань өөрөө батарейн дотроо дахиж батарей нь болоод дээшээс магадлал батарей нь болох юм бол хаанаас лонг ялж яах вэ? Эндээс лонг ялж. За иймэрхүү байдлаар хүлээлт үүсгэж агаад эндээсээ нэг иймэрхүү алж байвал арайд иж барж. Тэгэхээр бусдаар бол тэтэрэнд байвал айхтар алжааны потенциал харагдах байна. Тэгэхээр илүү хүлээх хэрэгтэй байх. За биткойнд бол нэлээд том цэг дээр ирсэн байгаа гэдэг бол хэдүүл хаалаа шүү дээ. Биткойнод энэ боломжтой нэг хэрүүл харцгаая. За ерөөс ингээд дээшээ сэтэрлээ барилгаас үлгэн орж ирэх юм хэдүүлээ. Сошиал сувгуудаараа хуваалцаад явчих. Тэгэхээр бас манай description system манай сошиал хуудасууд байгаа. За мөн та бүхэн криптод хэлж байгаагаар бол Binance биш сонгож хэлж байгаарэ. За мөн өөрийн хөрөнгөөр биш. За ерөөдөө Fundinance авмаар бол iTrader дээр манах CV6 гэсэн промо кодыг явж байгаа. Тэгэхээр та дурын фанда 10% хөнгөлөлтөд авах боломжтой байгаа шүү. За ингээд дараагийн дугаард уулзлаа. Тэр баяртай.